За Лукисэн. Олон юм яриад явах уу? Дат юмудаа дараад бичлэнд орцгоё. Duke маань стримигээд сууж байгаагаар бүлэг маань эхэлнэ. Duke маань нэлийн сүртэй нэргөөл хүмүүс ч дагаад орж ирээд идэг. Түүнтэй хамт Daniel стрим хийж байх ба хүмүүс ч доор аим муухай сэтгэл бүлдэж байдаг. Duke Daniel-д стримээс орлоготой болж болдгийг хэлэх ба Daniel ч бүр нэгт гайхна. Бас Daniel-ийн ангид нэлийн алдартай стример байгаа гэдгийг хэлдэг. За энэ стримерийг юу гэдэг шүү за. Маргааш нь болж өнөөх юу чинь манай Daniel-ийг нарих гэж үздэг. Хэсэг хугацааны дараа Зой найзуудтайгаа караоке харах уу гэж асуудаг. Найзууд нь ч гой санаа байна. Орёол гэх боловч тэгсэн өнөөх юу чинь би дуулж чаддгүй маа. Дэлгүүр орж шопинг хийх гэх үед найзууд нь ч уг нь дургүй харагдсан ч юуийн саналыг хүлэн зөвшөөрчдөг. Тэд нар ч шопинг хийж явахад энэ цүнх их гоё юм аа. Би явчлах уу гэж Зой асуухад юу наа чин цамд үнэхээр мохоо байна. Чам цохгүй байна гэх үед манай Зой үнэхээр их гонголдог. Дараа өдөр нь чолж Зой найзуудтайгаа уулздаг ба өнөөх муулаад байсан цүнхээ авцсан байхan тэрэ. Тэгснээ Daniel-ийг орж ирэхэд нөгөө цүнхээ гайхуулж идэр. Daniel маань тэрэнд бас татагтаад идэг. Засварлагын цагаар чирэлэх мөнгөөрөө том шүү. Ханас яаж удаад байгаа. Арай банк дээр бичиг үстэй гэж Зак асуухад стрим хийж мөнгө олж байгаа талаараа ярьдаг. Энийг нөгөө Закийн сонёсны нэг дүүлийгээ түүх сонсоод би ч гэсэн стрим хийдэж штэ гэдгийг хэлдэг. Гэхдээ тэр стрим нь юу вэ? Бараг шон дээр бүжиглвэл илүү амжилтанд хүрэх юм шиг. Тэгсэн дүүгийн герт стрим үзээдсэн чинь манай Зой стрим хийдیں۔ Зойч мөнгөөр бол бурцаж байдаг. Сцен сэлгдэж юу л шийддэг. Тэгсэн юуй бүр тамхи татсан харагдаасаа амар өр хөөхдөйдیں۔ Тэгэд ч болоогүй тэр нэг залуу тамддаг за. Тэр нь ч бас нэг бүтггүй гар хүн байдаг. Юу ч тэр залуугийнхаа дээр нь гараад тайвшруулах гэж үзнэ. Тэгтээ дотроо энэ нэг хар имийг солих цаг болжээ гэж бодож мутсан. Номын хавцаар нь бүүд үнэ гэж. Сцен сэлгдэж Duke стримээ хийж байдаг. Duke-ийн стримч бүр улдаа орц хамаг хүн амтны дог болж байгаа юм. Иймээс жихо төгс Daniel-ийг дуудаж стримээ чирүүлээ гэсэн саналыг тавина. Гэхдээ манай Duke ч хүнлэг чанартай болохоор түүнд түүг утгахгүйгээд зөвшөөрдгүй юм. Сцен сэлгдэж юу дээр очих ба тэрээр амар уулзсан байдаг. Яасан бэ гэсэн чинь Зой түүнийг ханалтаараа гүцгэд амар төхөд байгаа гинэ. Дараа өдөр нь ч мөн адил Duke стримээ хийжсэн ч амжилт олдгүй. Duke шантраад стримээ болдгийн даван дээр манай Daniel орж ирдэг. Daniel тэр хоёр ч цуг стрим хийхэр болдог. Duke маань стрим асаад л Duke-ийг муулаад байсан хүмүүс Daniel-ийг хараад нүдэн дөрөвтэй гардаг. Тэгснээ эхний хэдэн секунд шууд donation дээр орж мороод сүүлдээ бүр тэд нар чинь donation war хийгээд бүр аалж өгнө. Манай хоёрч бүр ганц стримээрээ $2000 дамждаг. Манай хоёрч бүр шок. Би ч гэсэн шок. Маргааш нь чолж юу Daniel-ээс бүр салахгүй. Daniel ч юу амар уусаад бараг үерх нь холг болсон байдаг. Тэгсэн энэ юуийн бүр Wasco-гийн харж өгдөг өхөн байж таардیں۔ Wasco ч юуийг Daniel-тэй тутнаагаа хараад нулимс аварч чаддгүй. Сцен сэлгдэж Daniel ч ажиллаж явтал нэг ах шил сөөж аваад гардаг. Ахыг гарсны дараа юу найз залуутайгаа орж ирдیں۔ Тэр хоёр орж ирэнгүүтээ юу шууд Daniel-ийг дээрлэхэд ундаг. Тэгсний давс нэмж найз залуунаас дээрлэхэд ундаг. Daniel маань энэ үйлдэлд нь их л гомддог. Өнөөх залуу нь уурлаад бүр Daniel-г маань зөх гэдэг. Тэгсэн Daniel бултчихдээ. Тэр хоёр ч ус гайхна. Тэр залуу нь 10 жил тэр зөхөлтөд бэлдсэн байдаг. Тэгэд Daniel-г маань ахиад зөх гэж дайрваа. Тэгсэн яг зөххийн даваан дээр зогсчихдээ. Яасан бэ гэсэн чинь Зак маань дэлгүүрт нь орж ирсэн байдаг. Тэгсэн Зак маань чи одоо зөгчиж чаддгүй юм гээд энэ нөхрийг дормжлоо. Нөгөө нөхөр нь чуурлаад Закийн зүг рүү явдаг. Тэгсэн Зак юу чамайг араар тавьж байгаа. Хэдий бол цапаас нь авахгүй гэсэн чинь өнөөх чинь бүр уурлаад шууд юуийг зөхөд авдаг. Тэгсэн унцсан байхад нь бүр нэмж өшөглөөд манай хоёрч бүр гайхастай. Тэгсэн Зак маань нэг хэд үг хэлж байлуулнаа. Тэгээд нөгөөх нь бүр манай Зак руу асаад идэг заяа. Сцен сэлгдэж манай Зой стрим хийж байгаагаар гарна. Гэтэ тэр стримийн нөгөө сөөж авдаг ах үзээд ижтэй. Энэ нөхрийн аав нь яс хүртлээ турцсан орносож босч чадхааргүй хүн төвчтэй байд. Хүн ч гэж аавынхаа имчилгээний мөнгөөр donation хийгээд иж таардаг. Зак тэр дээр очивол өнөөх гарчин бүр дүрд орцсон. Үгийн зүрхгөө зөксөн чинь манай Зак хаачдээ. Тэгээ кулээ хадгалгаал саяны тоглоом бис гээ дахиад нэг зөксөн чинь манай Зак болцчихдаг. Тэгээд юу ид энэ тухай би тим яраад хэлээрээ гэд бүр сүртэй. Үүний дараа нөгөө нөхрийн шилийг ганц цохиол хагалчдээ. Нөгөөх нь ч мөчөөгөхгүй дайрах ба Зак маань өнөөх хөлийн бариллаа аваад ганцхан цохилтоор л ухаалдуулна. Ухаан алдуулаад болоогүй өнөөхт ч бас сургаал ялтастай. Сцен сэлгдэж өнөөх гар дээр ирнэ. Тэрээр их ууртай байдаг. Яасан бэ гэсэн чинь манай Зой энэ гарыг жоохон тоог юм бэлээ. Тэгээд нөгөө гар чинь хөшөөхгүй тэгээд бүр үз ятцсан.
Тэгсэн нөгөө арчин үлнүүдэрээ манай зоогийн гэр аяыг олждог. Дараа өдөр нь олж Даниэл жирийн нэрээ ажиллаа хийгээд байжсэн чинь өнөөх гаж донтонч ороод ирдээ. Даниэл сонирхоод уцруу харсан чинь манай зоогийн стрим үзчихдээ. Даниэл манж баригдаад харсан өнөөх гарын царай бүр аимшиг кино цаашаа. Стен сэлүүдэж зой гэрлүүгээ явж байгаагаар харна. Тэгсэн өнөөх гарчин зам асуугаад замын голд жигтэй зогсож идэв. Манай зойч эмэгтэй өмхөн шөнөөрön цагаар танихгүй хүнтэй тааруул мэдээж яахан тодорхой. Тэгсэн яг энэ үеэр манай Даниэл хойшоо уулаараа зоо игээд ороод ирдээ. Даниэлэнд ямар хацаа хийж байгаа юм бэ гэсэн өнөөх залуу нь дэлгүүрээс нь хутаа авсан болж таардаг. Тэгээд өнөөх нь сэтгцийн өвчтэй болохоор галзуураад шууд дайрна. Даниэл маань гинт цаг хөдөлгөөний санаал хутгыг нь алдуулж чаддаг. Үүнтэй холбоод Даниэл маань цагийн өхлийн шүлэн цохилтыг хийсэн ч мамгүй. Энэ боломжийг ажиллаад өнөөх гарч ухаан мэдрэлгүй дайрдаг. Даниэл ч зоёыг хамгаалах гэж үздэг. Өнөөх гар хутгаа аваад дөрөвдгийн даваан дээр нэг гантил орж ирээд өнөөх гарын толгойг цүм шаадаг. Өнөөх гарчин уйлал ёолол үлддэг. Даниэл зоёрыг аварсан Васко гэдэг. Тэгснээ нэг зүйл биш байгааг мэдээлсэн юм аа гэж бүр сүртэй. За Васкоыг хаанаас гарч ирсэн бэ гэсэн манай Даниэл зоёыг аврахаас өмнө юуны магад гэд дуудсан байдаг. Цаг үе одоо цаг руу шилжих ба өнөөх чинь босч ирээд хутгаараа хаан хамаагүй сийч байдаг. Гэхдээ манай Васко тэр хутгын яд хэмгүй барьж яваад яг шийтгэлийн өгөхийн даваан дээр аав нь хүлээж аваарай гэд гараад ирдэг. Тэрээр толгоо бүхэлдэн барин түүнийг өршөөгөөч гэж уушлах байдаг. Үүнийг харсан хүн аавыгаа амар муухайгаар доромжилдог. Доромжилж байгааг нь Даниэл хараад хуучин өөрийгөө боддог. За ямар тач цагтаа ирлээ. Өнөөх залууг баримтлаад явдагч аав нь эцсийн хүртэл түүнийг өршөөгөөч гэж гуйж байдаг. Нэг үгээр эцэг эхчүүд үр хүүхдээ ямар ч асуудал байсан, ямар ч байдалтай байсан үн нэхэлгүй харилт юм шүү. Иймээс ээж авчин одоо байгаач үрд байхгүй болохоор сайн харилж яваарай. За буцаад хэвтүүлэг орцгоё. Маргааш нь чулж Даниэл төгс биеэрээ хичээлд явждээ. Тэгсэн зоо ирээд сайн уу Даниэл өглөөний мэд гээд амар гоё мэдлэлтий. Яасан бэ гэсэн чинь чиний нөгөө бүдүүн найз чинь хаана идэв гэж асууж таардیں۔ Тэгсэн яг энэ үеэр юу яроод ирдیں۔ Тэгээд нэг алчуур гаргаж ирснээ Даниэл төгч нэг жуудсан чинь загт өгчдیں۔ Загч бүр шок, бич бүр шок. Тэгээд тасалаагүй Мирас хурган хартаастай. Энэ үеэр Дюкийн стримч од болж эхэлж байдаг. Хичээлж тарж юу ганцаараа гэрлүүг явж байхад Ган гарч ирж түүнд бизнесийн санал тавьдаг. Энэ үеэр Зак Мираг гомдсон гээд араас нь хөөцөлдөөл яваад байдаг. Тэгсэн өнөөх Загт зодолд гар хүрээд ирнэ. Тэгээд Мира Закийг зодоо хийсэн гэдгийг мэдчихдэг. Тэгээ урлаа яваад өгдөө. Загч бүр гунийн туйлалдаг. Тэгсэн нөгөөдөг чи ахнараа дуудсан амар томорж идэг. Ахнар нь гэсэн чинь манай Закийн мишокнууд идэг. Тэднэр ч манай Закийг хараад өстой сүнсэн зайлдаг. За үргэлжлэл нь юу болсон ойлгомжтой эцтэй. Дуртад дэрэг байх. Маргааш нь чулж Зак минь ангийнхаа нэг хүүхдээс $300 Jordan Key бууз олж өгөхийг хүсдэг. Тэр нь ч олж өгөхгүй бол зодуулна гэж яагаад зөвшөөрчдیں۔ Өнөөх нь ч олж өгөхийг хичээгээд нэг охин олноо. Тэр охин тогооч гоё чадлаад маргааш уулзгаруулдیں۔ Маргааш нь ч болж уулзсан зурган дээр хөшөө хөрх охин байдаг. Уулзаад хором чулууг байхад нэг хитэн гараад манай хүнийг шууд бүслээ авдیں۔ Тэгээ манай хүнийг голон төрч авчвал хамаг мөнгөний дээрэмдэл нэмээд бүр зодоо явуулчдیں۔ Маргааш өглөөч болж манай хүн хичээл дээрээ нэг иймэрхүү л ирнэ. Тэгээд нэмж гүйлэх бахтаа гэж бодсон. Манай Зак харин ухаан суугаад алдсан мөнгөө цуг авахар өгдөг. Манай хэд ч интервьюгээр хоб баз авч исэн чинь өнөөх хэдийн боссны нүгэр өвчтий. Тэгсэн манай хэдийг харангуйтаа Закийг огт мэдээгүй хараагүй байхад нь цохио тухайн алдуулаад яваад өгдөг. Зак мэж бодлого босоод найзуудтайгаа аваад тэдний зүг явнаа. Зак мэж ганцаараа зодтолдох дуртай болохоор 3 эсрэг нийлэхэр болдог. Тэгээд нэг сууны өснө гарч ирээд та нар хэдэн настай юм бэ гэж төшөлдөг. Тэгсэн чинь манай Зак бултаад ганц саваал нэг нь унгаана. Тэгээд нөгөө том битээгаар нараас нь орсон ч манай Зак бултаал мөн адил ганц цохилт орлолт дуусгадаг. Үүнийг харсан эдийн босс бүр шээж идэг. Тэгээд ядарсан байгаагийн далимдуулаад байсан манай Зак Даниэлийн цохилтыг дуурайна мөн адил ганц цохилтоор дуусгадаг. Унсныхан дараа эдийн сууны өснүүд нь ирээд манай Борин Наклсийн жирээд манайхан ч өстой хүйс тэмтэрч өгдөг. Тэгсэн өнөөх бүдүүн чинь манай Васкогийн араас тарьдаг. Гэхдээ юу болох нь ойлгомжтой. Тэгсэн өнөөх гарчаан бүр аргаа бараад манай Даниэл руу дайрдаг. Даниэл мань Закийн цохилтойг ашиглан төвөггүй болгож авдаг. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон саб дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.